Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзч байгаадаа баяртай байна. За би өнөөдөр 2025 оны 1 сард буюу одоогоос 9 сарын өмнө гарсан Индонез улсыг бүр олон нийтээр нь цочирдуулсан аимшигтай хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэргийг хүмүүс улаан чемодааны хэрэг гэж нэрлэсэн. 2025 оны 1-р сарын 23-ны өдөр нэгэн иргэн бол өглөө гэрийнхэн хогийг гаргаж хаягаар хогийн цэг дээр очсон. Гэтэл нүдэнд нь нэгэн улаан өнгийн гадуур нь наалддаг тууцаар битүүмжилсэн чамдаа туссан. Ойртож очиод таттал бүр нилээн хүнд сониуч занаа хөдлөөд баг зэрэг нээтэл эвгүй үнэр гарсан. Сайн харвал цустай даавуу юм шиг тийм зүйл харагдсан. Үүнийг хараад сандарсан залуу шууд цагдаад мэдэгдэж дуудлагаар ирсэн цагдаа нар чемоданыг бүтэн нээхэд бүр маш муухай хурц үнэр үнэртэж тэнд байсан бүх хүмүүс ам хамраа даран ухардаг. Даавууд болттой зүйлийг эвтэйхэн дэлгээд үүдтэл эмхтэй хүний нүцгэн толгойгүй мөн хоёр хөл нь тасарсан. Нэг хөл нь өвдгөөрөө нөгөө хөл нь гойны хэсгээрээ хуваагдсан их биений цогц гарч ирсэн. Ингээд хэргийн газарт эрүүгийн хэргийн мөрдөн байцаагч болон шинжээчдийг яаралтай дуудан ирүүлж хэргийн газарт үзлэг хийхэд чемодааны гадна талаас нь цагаан өнгийн олсны хэсэг олдсон нь хохирогчийг амьд байхад нь хүлсэн байх. Нэг ёсондоо хүлүүлж тамлуулж амиа алдсан байх гэж эхний үзлэгээр дүгнсэн. Шүүх эмнэлэг цогцост нарийн үзлэг хийхэд хохирогч нь 20 орчим насны, цайвар арьстай, 152 см орчим өндөртэй, биеэс нь хүчирхийллийн олон шинж тэмдэг илэрсэн нь үхэхээс өмнө хэрцгий дайралтанд өртсөн мөн амиа алдсныхаа дараа биеийг нь хэдэн хэсэг болгосон нь тодорхой болдог. Хохирогчийн хурууных нь хээгэр мэдээллийн сангаас шүүхэд 29 настай Усватун Хасана гэх эмэгтэй байдаг. Энэ эмэгтэй хувьд гэвэл 1995 онд төрсөн, бага байхад нь эцгийнхэн салж эмээ өвөдөрөө өссөн. Усватуны насанд хүрсний дараах амьдралын хувьд гэвэл маш төвөгтэй. Нийт 3 удаа гэрлэж 3 удаа салсан мөн 3 хүүхэдтэй эмэгтэй. Нүүр будалтын бүтээтгүүн зардаг дэлгүүрт худалдагчаар ажиллаж хүүхдүүдээ тижээдэг. Ингэж явхдаа тухайн ажилдаг дэлгүүртээ Ромат-3 Хартанта буюу Анта гэж дууддаг залуутай танилцсан. Удалгуудад үерхэж эхэлсэн ч тэдэнд нэг асуудал байсан нь Анта гэрэлсэн эхнэр хүүхэдтэй хүн байсан. Усватун ч энийг мэдчихсэн ч гэсэн тэд хосууд болж харилцаагаа үргэлжлүүлсэн. Цаашид ч албан ёсоор эхнэр нь болохыг хүссэн. Антагийн хэлсэн амлалт сайхан үгэнд нь итгэж хайранд нүдэн сохорсон. Усватуныг хөршүүдийнх нь хэлснээр Анта тэднийд байнга очиж хамт хондог. Ер нь бол тэднийг эхнэр нөхөр гэж боддог байсан. Хосууд ч харилцаагаа эргэн тойрны хүмүүсээс огтхонч нуудаггүй, илэн далангүй байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Усватун Антагийн 2 дахь эмэгтэй байхаасаа залхаж Антагоос өөрсдийнх нь харилцаа ирээдүйд яах талаар асууж түүнээс хариулт шаардсан. Антач эхнэртэй хайргүй, зөвхөн хүүхдүүдээсээ болж хамт байгаа. Удахгүй бүх зүйл дууссан. Зөвхөн өөрт нь л хайртай гэж түүнийг тайвшруулж, Усватунч түүнд итгэж, ер нь энэ бүх зүйлд цаашид итгэхийг ч хүссэн. Гэхдээ Антагийн хэлсэн зүйлс зүгээр л хоосон худал үг. Ингэж явсаар нэг л өдөр бүх зүйлс өөрчлөгдсөн. Анта эхнэр нь өөрийнх нь ахин нэг хүүхдийг тээж байгаа гэдгийг Усватунд хэлсэн. Антаг өөртөд нь чин сэтгэлээсээ хайртай гэж итгэсэн ч бүх зүйл дуусаж өөртөд нь ирээдүй гэж байхгүйг мэдсэн Усватун маш их уурлаж тэд олон хоногийн турш хэрэлдсэн. 2025 оны 1-р сарын 19-ний орой Усватун Анта хоёр эвлэрч оройн хоол идэхээр явсан. Гэхдээ энэ өдөр өөрийнх нь амьд байх сүүлчийн өдөр гэдгийг эмэгтэй мдээгүй. Рестораны камерын бичлэгт тэд жирийн хосуудын адилаар гар гараасаа бариад орж ирдэг. Тэд суугаад ярилцаж, инээж цагийг сайхан өнгөрүүлдэг. Бүтэн 2 цаг ярьж суусны дараа оройн 10 цагт ресторанаас гарч зочид буудал руу явдаг. Ингэж л бүх зүйл буруугаар эргэсэн. Тэд буудалд очоод 301 номерын өрөөнд ороод дахин маргалдаж эхэлсэн нь Антагийн эхнэрийн жирэмслэлд цаашид харилцаа нь хэрхэн үргэлжлэх гэх зэргээр маргаж урьд өмнө нь гарч байгаагүйгээр нэлээд ширүүн үргэлжилж эхэлсэн.
Ус ватуу нь ойруулж харааж Антогийн гидсэндээ хүүхэд нь ээж шигээ биеийн үнэлэгч болно гих зэрэгээр доромжилж эхэлсэн нь Антогийн уур бухимдлыг дээд зэгт нь хүргэсэн. За маргаан нь эцэстээ зодоон болж хуурсан. За хэдхэн минутын дотор гэхэд л ус ватуу нь нас барсан. Юу хийснээ мэдсэн Анто паникнд орсон. За гэхдээ цагдаа түргэн дуудаж өөрийгөө ингээд барьж өгөхийн оронд аимшигтай нэгэн шийдвэрийг гаргасан байгаа. Анто өөрийн ах руугаа залгаж болсон бүх зүйлийг хэлээд гэмт хэрэг нухтанд туслахыг хүссэн. За ах нь ч зөвшөөрсөн. За ингээд тэд хамт Антогийн гэрт нь очиж чемоданыг аваад за дараа нь буудлын руу буцахаас өмнө дэлгүүрээс жижиг жимсний утга хасан. За ингээд тэд зочид буудалд очиод Анто өрөөлөө орж ах нь маргааш өглөө нэр жавхаар тохироод явсан. За мэдээж ах нь түүний юу хийх гэж байгааг ч мэдчихсэн. За Анто өрөөнд ороод хаалгаа төгжин ажилдаа орсон. За ус ватааныг хэсэг хэсгээр нь хөлнөөс нь эхэлж толгой хүртэл нь хуваасан. Их бие хэсгийг нь чемодаанд чихээд толгой хөлийг нь тусад нь уутанд хийж боож тавьсан. За цогцыг хэсэг хэсгээр нь хувааж тавьсныхаа дараа зочид буудлын өрөөг цэвэрлэж нотлох баримтуудыг устгасан. За дараа нь юу ч болоогүй юм шиг унтаж амарсан. Маргааш өглөө нь тохирсныхаа дагуу ах нь зочиж буудлын гадаа ирэхэд за тэд цогцыг хаяхаас өмнө эхлээд ус ватууны ундаг одоо Suzuki R3 маркийн машиныг нь өөр хотод аваачаад зарсан. За ах дүүс хэрэг болсон хотод буцаж ирээд 1-р сарын 21-ний өглөөний 8 цагт машин түрээслээд чемодантай их биений хэсгийг туузаар сайтар ороож бэхлээд машинда ачаад аваад явсан. За дараа нь тасцсан 2 хөлийг нь толгойн хэсгийг нь бол бас өөр дүрэгт аваачиж моттой газрын өвсөн донд хайсан. Яагаад одоо биеийнх нь хэсгүүдийг тараад энд хайсан гэхээр Анто бүгдийг нь нэг дор хайвал өөрийгөө хурдан баригдана гэж бодсон. Цагдаа нар цогцыг олж нийлүүлж өөрийг нь барих гэсээр байтал хол цогтод явнаа гэж бодсон ч гэсэн тэр цагдаа нарыг маш дутуу үнэлсэн нь ойлгомжтой. Цогцыг хайснаас ердөө 3-4 хоногийн дотор л тэр баригдсан. Ус ватууны эцэг эх нь сэтгэлээр их унаж за учир нь охиноо ажил ихтэй учраас холбоо ярихгүй байна гэж бодтол тэдний хайртай охин нь нас барсан. За алуулж зэрэмдүүлсэн нь мөн хог шиг хаягдсан нь тэдэнд бол үнэхээр аимшигтай. Анто цогцыг 1-р сарын 23-нд хайсан бол ингээ 3 хоногийн дараа 26-ны өдөр баригдсан. За албан ёсоор баривчлагдтаа тэр бол ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, хэргийг үүсгэх гэж оролдоогүй, шууд л бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. За ингээд нэг хориотой амаргийн харилцаанаас үүдэлтэй аимшигтай хэрэг болж өнгөрсөн байна. За өнөөдрийн манд дугаар таалагдсан бол та бүхэн лайк, subscribe-аа бити мартаарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай.